За тэр тэгших нь хүүхдээ тээчээд дараа нь тэр юунд нөхөх асуудал бас гарсан. Ганц хоёр тохиол байсан. Нөгөө талаар тэр нууцын дэргэлтэй жирэмслээд хүүхд төрүүлж өгч байгаа асуудал байж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаар явахгүйгээр тэгэхээр энийг яаж шийдэх вэ? За ажлын хэсгийн ахлагчаас Баярбатар гүшүү хариулж. За өнөөдөр хилцэх асуудлын хүрээндээ бол бид гүйцэн боловсруулах чиглэл авсан 4 саналынхаа хүрээнд энэ асуудлыг ярина. Анхны хэлцүүлэг дээр бол таны асуултууд хариулаад магадгүй одоо зарим нэг саналуудыг өөрчлөх. Сүүлийн над зүйл бол би буруу ойлгоогүй бол жоохон хууль ус юм л асуучих шиг боллоо та. Нэг хоёрт инх насан гишүүний асуултан дээр би нэг энэ эрүүл мэндийн засгийн газрын тусгай сангийн хуулийн 19-ийн 1-ийг би уншаад өгье. Эрүүл мэндийг дэмжих сан нь хүн амын эрүүл мэндийн байдал түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, өвчин эмгээс өрчсөн сэргийлэх чиглэлээр сургалт сурчлагаа нөлөөллийн ажил зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтний эмчилгээний зардал дэмжлэг үзүүлэх болон амьгууд онорт оршуулгын тэтгэмж олгох зорилттой байна. Энийг тодорхой юм. За ажлын хэсгээс Чимэр гүшүүн тодруулж хариулъя. За тэгэхээр байсан гişүү хэрвээ одоо хууль бусаар хин нэгэн эмэгтэйг ашиглаж хүүхдэд тэн төрүүлэх нь өөрөө эрх зүйн хувьд бол энэ болохгүй мүлжлэг, хүний мүлжлэг. Тийм учраас бид хуулинд оруулж байгаа санаа бол гэр бүл нь өөрсдөө хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгийг тогтоогдсон тохиолдолд тээгч ихтэй байж болох тухай ярьж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо хэрвээ тийм далд байдлаар ингэж хийж байгаа бол энэ бол одоо эрүүгийн хариуцлага хүлээх ёстой болж байгаа. Хүн мүлжиж чинь гэсэн үг. Хүний мүлжлэг. Тийм учраас энийг бол одоо манай Монгол улсад хоригдж байгаа гэж ойлгоорой.